Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? За ингээд дахиад нэг тавтах болсон байна тий. 7 хоног маш хурдан болж өнгөрч байна. Тэгэхээр бид энэ 7 хоногт Филемон номыг хамтдаа суралцж байгаа. Тэгээд өнөөдөр ер нь бол номыг бүтнээр нь нэг 5 ишлэл сонгоод явж байгаа. Тэгээ өнөөдөр бид хамтдаа Филемон номынхаа 5 дахь ишлэлийг үзэх байгаа. Эх 7 хоногт бас мэдээж те зовлонгийн 7 хоног гэж яригддаг эзний маш чухал тийм цаг байгаа учраас бид нэр түүнд зориулсан эзний үгдэх болсон гэж бодож байна. Тэгээд өчигдрийн талаар ингээд бас бодоход бол нэг юм зүйл ингээд бодож байна. Сүүлийн үед нөгөө манай Монголын нийгэмд нөгөө нэг юм хин нэгэнтэй хамтарсан, нэгдсэн, хөрөнгө оруулалт хийсэн, гар үсэгд орсон. Одоо яг тийм хин нэгний хүч хэрэгтэй болсон, хин нэгний хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон гэсэн байдлаар энэ тэнд гар үсэгд орсон хүмүүс одоо юу гэдгийг хамтарсан хамтын гэрээнүүд аяг их болж байна л да тийм. Тэгэхээр магадгүй би таахныг бас тийм хинтэй би хамтрагч вэ гэдэг дээр нэг асуултанд бас өөртөө хариулвал зүгээр юм болов уу гэж бодож байна гэж. Филемон номыг ингээд уншаал ах туссан бас их олон зүйл сурж байгаа. Бас тэгээд нэмж ингээд ярмаар байгаа ч гэсэн бас хитрхи их юм ярих нь сайн биш учраас. Тэгээд ингээд маш тавчилсан байдлаар урж байгаа шүү. Та хүмүүс үргэлжлүүлэн гүнзгийрүүлэн бас судлаарай гэж бас та бүхнийг урамшуулж бас зориулж байна. Үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа магтъя. Тэгээд эзэн бурхныг та өөрийн дуу хоолойгоор өрийн зүрсгэлд байгаа тэдгээр үгсээрээ магтаарай гэж уриалмаар байна. Хамтдаа эзнийг магтцгаая. Скэлдэх агуухай миний буруу алтан над руу ширтгэхэд ойлгохгүй нээсэн минь харуулаач надад байгаа газраа гин буруугаар дүүрэн зүрх минь өдөр шөнө би таныг ширтэн хүлээн сэтгэлд минь мэдрэгдэж зүрхэнд минь ариун гараа хүргэж хараач гин буруугийн дунд би минь дэсэн бүхлийн дунд их минь намайг дэсэн сонсооч зүрх минь таны дуудан цохилоход надад хариулж харин үгээ шивнэж би магтах болноо зогсохгүй дуулах дуунуудын дуусахгүй танаас ирсэн хайр надад үргэлж үнэн чүлцсэн чадахгүй нэгэн би чадахгүй үнэндээ би танд үгүй хайртай сэтгэл минь уравсанч танаас холдож чадахгүй агуухай миний буруу алтан над руу ширтгэхэд ойлгохгүй нээсэн минь харуулаач надад байгаа газраа гин буруугаар дүүрэн зүрх минь өдөр шөнө би таныг ширтэн хүлээн
Сэтгэлд минь мэдрэгдэж зүрхэнд минь ариун гараа хүргэж хараач гин буруугийн дунд би мэндэлсэн үхлийн дунд их минь намайг дэсэн сонсооч зүрхний таны дуудан цогхилхоод надад хариулж хайрын үгээ шигнэж би магтах болно зогсохгүй нодох дуулууд минь дуусахгүй танаас ирсэн хайр надад үргэж үнэж үсэ чадахгүй нэзэн би чадахгүй үнэндээ би тань дүүийг хайртай сэтгэл минь уурсаач танаас холдож чадахгүй Сэрсэн хайр надад үргэж үнэж үсэ чадахгүй нэзэн би чадахгүй үнэндээ би тань дүүийг хайртай сэтгэл минь уурсаач танаас хизээж холдохгүй Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид нар өнөөдөр хамтдаа Филемон номын 1-ийн 20 дугаар ишлэгийг хамтдаа барина. За тэнд бол ингэж юм тэмээд өмнө эзэн дотор тусыг чинь авъя. Христ дотор зүрхийг минь тэнхрүүлэх гэсэн байна. За энд хид хідэн ийм нэр өгöd гардгийг. За нэгдүгürt бол дүү минь эзэн Христ гэж. Тэгэхээр бид нар яагаад энэ Паул яг зөвхөн энэ хэсэгтэр зөвхөн энэ хэсэгтэр хоёр ч удаа эзэн дотор Христ дотор ямар нэгэн юм дотор гэдэг ингэж байна. Тэгэхээр манай монголчууд бид нэг ийм зүйл ярьдаг шүү дээ. Гар хугарвч одоо ханцаа дотроо, толгой агаравч одоо малгай дотроо гэж тийм. Тэгэхээр бид нэг ийм зүйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Бид нар Христийн дотор юмыг шийдэх тухай л яриад байгаа. Христийн дотор хамтрах, Библийн дотор, эзний хүсэл дотор хийх тухай л яриад байгаа. Бид нар ингээд те хин нэгний те за тийм л дээ Библиэлд ийм багыг чи ойлгож ин л да. Гэхдээ бас ийм байдаг байхгүй гэдэг. Тэр басуудын тухай нэрөөсөө ярих гээгүй гэдгийг бол ярив. Яг л тэр басууд чинь аврал авчрахгүй. Баггүй юу? Хамгийн гол нь эндээ байгаа юм. Тэгэхээр хүмүүс болохоор юу гэж боддог вэ? За сүртэй нэг залууг хүлээж авахгүй нь одоо юу гэдгийг хүний авралд тэгтлээ нөлөөлөх үү гэж тэ магадгүй хүлээж авахгүй асуудал таних учраас таны авралд нөлөөлөхгүй байж болно. Гэтэл тэр хүний хувьд тэрний юу болох вэ гэдгийг бол бид нар бодох. Бид нэр ингээд авралд мэдээж нөлөө үзүүлж чадахгүй л дээ. Тэгэхдээ бид нар аврагдсан, авралын баяр хөөртэй амьдардаг, Бурхан дотор амьдардаг хүмүүсийн хувьд бол энэ хайр дотор хүмүүсийг орж ирэхэд Бурхан биднийг тэр хүмүүсийг дуудахтаа, аврахтаа оролцуулахыг хүсэж байгаа бол хэрэглэхийг хүсэж байгаа бол баяртайгаар энэ бүхнийг хиймээр байгаа байхгүй. Сая би нэг пост уншсан л да. Тэрний юу гэхээр хэрвээ чи хүн уучлах дургүй бол юугаа уучлуулснаа ерөөсөө мартсан байна гэдэг юм ишлэл яваад. За ингээд бид нар ингээд Паул болон Филемон хоёрын хоорондын хувийн загтал маягийн юм дахиаг бол бид нар бол харж байгаа. Гэхдээ
загтлын толгой ямар байсныг одоо яг энэ сүүлийн одоо хэсгийг тайлбарж байхдаа би ингээ ярмаар байна. Тэгэхээр загтлын толгой бол яасан. Тухайн үед бол грекчүүд ингээд ихэвчлэн арьсан дээр бичнэ. Тэгээ папирус таасмаас дээр ихээр нөгөө замдаа нөгөө шуудан битүү юм дотор ирнэ гэж яахгүй морин тэрэг мэрэгэн дээр л хайрцаг марцагтаал ингээд явж байгаа болохоор норж мороо далга болчихдог учраас ихэвчлэн арьсан дээр бичнэ. За тэгээд ингээд яг ингээд хуйлцсан байдаг. Тэгээд ингээд нээх үед ингээд загтлын толгой хэсэг нь гарч ийн. Христ Есүсийн хоригдол Паул болон дүү Тимотеос. Паул Тимотеос хамт байгаа юм биш. Хоригдол шорондогоос бичиж байгаа юм шиг надад. Хамтран зүтгэгч Филимон. Мөн ихч Апия, хамтран тэмцэгч Архип нарт болон гэртчийн цугладаг чуулган зориулоо. Тэгэхээр захаа ингээ эренгуудаа хиний захаа байна уу? Филимонд л ирсэн байна. За тэгвэл Филимонд л уншны үстэй гэдэг ингээд. Энэ захаа ихэндээ гэртчийн цугладаг чуулганд гэж бичсэн. Тэнгууд нэг ийм асуулт байгаа учраас би одоо яг энэ хэсгээр тайлбарлах гэдэг. Гэртчийн цугладаг чуулган гэдэг чинь бас яг хувийн захаа байсан уу гэж. Тэгээ бид нар амьдралыг хамтдаа туулдаг байхгүй. Тэгэхээр Филимон Өнөөсим хоёрын асуудлыг зөвхөн энэ хоёрын асуудал гэдээ хаях юм бол Апия хчээ хамтран тэмцэгч Архипа та нар юмнаас арай л хол зогсоод байна гэсэн үг болно шүү. Бидний эцэг бурхан ба бидний эзэн Есүс Христос нэгүсэл амар амгалан та нартай хамт байх болтугай. Ингэж хэлээд Филимон руу илүү их хандаж итсэн те. Гэхдээ энэ захиаг дуудаал хэлсэн юм шиг байна те. Филимон магадгүй ингээгүй байх л та те. Бажгараа наа чи арай л хувийн болоо авчлаа. Би авлаа. Авчаагүй юм шиг. Дуустал нь хэлсэн баг. Тэгээд харин 20 дугаар хэсэгтэр нэг юм зүйл гард. Тэмээ дүү минь эзэн дотор тусыг чинь авъя. Христ дотор зүрхийг минь тэнхрүүл. Филимон би чамаас өөрөө чамаас ямар их тус аммаар, чамаар ямар их хайрлуулмаар, халамжлуулмаар, чамаар ямар их дэмжүүлмээр байгаа гэж. Гэтэл би өөрийнхөө төлөө биш, өөр хүний төлөө чиний тусламжийг авах болоод байна л да. Өөртөө биш, тэр хүнд. Тэг чи бол надад дуртай туслана, асуугаачгүй байх туслана. Харин энэ хүнд бол чи би л хэлэхгүй бол туслахгүй байх магадгүй. Бас чи энэ зүйлээс бол насан туршдаа шархтаж одоо зүрхчин одоо шаналж амьдарч магадгүй учраас би хэлж ийн л да. Эзэн дотор тусыг чинь авъя гэж хэлсэн байна. Тэгэхээр евжинхээр Филимон чи миний зүрхийг амарлуул гэж хэлж байгаа. Энэ ямар ч тайлбар болж байна гэхлээр би насан туршдаа Христийн талаар хүмүүст ярьж явсаар байгаа одоо шоронд байна. Надаас Христийн тухай сонссон хүмүүс тэр миний ярьсан Христэд итгэж тэр Христтэй хамт амьдарч тэр Христийн хүслийн дагуу амьдарч тэр Христийн хүмүүсээс хүсдэг зүйлийг хийдэг гэдгийг би хармаар. Тэгэд энэ бүхнийг чамаас эхэлж харах болсондоо би баяртай. Чи өнөөсөө хүлээгээд авчих юм бол Христийн дотор миний зүрх маш их юм тэнхирх гээд би чи өөр надад маш их тусалж гин гэсэн үг. Ягаад гэвэл би одоо хоригдсандаа харамсахгүй гэсэн үг. Би гадуур амьдралынхаа туршид хүмүүст сайн мэдээ тарааж явсандаа харамсахгүй гэсэн үг. Тийм учраас дүү минь чи эзэн дотор надад туслаач. Чи миний зүрх болсон энэ хүүг хүлээгээд авчаач гэж Паул хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ бусдыг хайрлах хайр гэдэг энэ хайр өөрөө ямар агуу зүйл юм бэ гэдгийг эндээс бол харах боломжтой. Хүн болгоно дотны харилцаа бол мэдээж хэрэгтэй. Ойр дотны итгэлцлийн харилцаа хэрэгтэй. Гэр бүл, найз нөхөд, итгэлийн ахын дүүстэй хамаатан садан гэх мэт. Гэхдээ эдгээр харилцааны бүх суурь нь итгэлцэл байдаг гэдгийг бид нэр мэдэх хэрэгтэй. Хүмүүс ярьдаг ш. Тэр миний төрсөн ах байгаа юм аа. Тэр намайг мэддэг хүн байгаа юм аа. Тэр намайг заад сургасан хүн байгаа юм аа. Тэ? Тэр надаар заавал гуйлгаад байдгүй. Надад юу хэрэгтэйг мэддэг хүн юм байгаа юм аа. Итгэлцэл гэдэг энэ зүйл бол агуу зүйл. Паул Филимонд хандан гүн итгэлцэлтэйгээр хүсэлт гаргаж байна. Тэгэд энэ Паул Филимоноос хүссэн зүйлээ нууцаар чи ихлээд нууцаар уншаад тэ бодлоо хэлээрэй гээгүй. Шууд энийг нээлттэйгээр чуулганд нь бичсэн байна. Хүмүүс бүгдөө л Филимоныг харсан баг тэ. Тэгээ Филимоныг албадлагаар хийсэн гэж бол бодохгүй. Паул Христ дотор зүрхийг минь тэнхрүүл итгэлцэл гэж бичсэн нь бол бидний хувьд бол ойлгох
мартаж болох гэж бол итгэлцийн тухай л явж. Зөвхөн итгэх биш. Итгэлээрээ дамжуулаад өөрийн болон бусдын зүрх сэтгэлийг сэргээх явдал байгаа байхгүй. Хүн хүндээ итгэхэд тийм амар биш шүү дээ. Гэхдээ итгэжгийн бол сэтгэл амардаг, найдвар төрдөг, ядарсан зүрх сэтгэл сэргдэг, хүлээлт үүсдэг, тайвшрал бий болдог. Тэгэхээр дотны хүндээ ингээд итгэл төрүүлж, итгэлийг нь дааж, итгэсэн итгэлдээ тэр хүн харамсахгүй байж амьдрна гэдэг бол өөрөө маш чухал зүйл байгаа байхгүй. Паул Филимонд итгэж би чамаас тусаад чадна гэдэг бичсэн байна. Тэгэд Паул эзэн дотор Христ дотор гэж 2 удаа хэлсэн юм ихээр гэхдээ энэ нь нэг 2 хүн нэг бие биендээ итгээд байгаа гэхээсээ илүү Христийн дотор, Есүсийн дотор шүү. Хамт сурсан юм дотор. Хамт амссан уучлал дотроо л хийх гээд байгаа шүү. Зөөр нэг 2 хүнтэй за хоёлаа карьерээ одоод энийг нэг уучлж чийдаа гэдэг тухай яриа биш. Тэгэхээр чи хин нэгний зүрхийг тэнхрүүлж чадах хүн байж чадна. Та хин нэгний одоо юу гэдгийг боломжгүй гэж бодсон, таны амьдралд боломжгүй гэж бодсон, таны амьдралд хэрэггүй гэж бодсон тэр зүйлийг хийж чадах нэгэн байж болно. Харин Христийн доторх бас эзний доторх хийж байгаа зүйл гэдэг чинь бол өөрөө маш их өөр зүйл байдаг гэдэг би та бүхэнд бас хэлмээр. Тэгээд энэхүү номын болон түүхийн төгсгөлд Паулийн бичсэн нэг үг байдгийг сануулж хэлмээр байна. Миний хамтран зүтгэгч Марк гэдэг үг бичсэн. Паул өөрөө цагтаа Маркийг одоо орхиж явчихсан байхгүй. Яг Марк бол ихний аялал дээр нь Паултай хамт яваад дундаас нь яваад гисэн байхгүй. Марк бол Петрийн хамаатан байсан те. Петрийн хамаатан учраас одоо юу гэдгийг агуу одоо багш сайн мэдээ тарагчтай хамт сайн мэдээний аялалд явах нь гой санагдаа явсан байж магадгүй. Гэтэл Марк орхио явцсан байхгүй. Орхио явцсан болохоор дараагийн 2 дахь аялал дээр за хамт явах юм байна уу гэж Марк дахиад би явъя гэж гарч. Гү чи ямар нүрээрээ гарч ирж байгаа юм. Чи замаасаа буцдаг үсттэй. Чи ингээд бүр ингээд орхиж явна гэдэг. Тэгтэл Барнаб Паула авч явъя. Үгүй авч явахгүй. Сүүлдээ Барнаб Паул хоёр муудалцаад Паул бол Силасыг авч яваад Барнаб цаашаа Маркийг авч явсан шүү дээ. Тэгээд одоо Филимонд захиа бичиж явах үед Марк Паултай хамт байж байгаа байхгүй. Нэгсэнтэй Паул нэгэн цагтдаа дахиж хизээж эвлэрхгүй хамт явахгүй гэсэн Марктайгаа дахиад хамт байж байна. Хүмүүс эвлэрдэг, уучилдаг, бие биенийхээ зүрхийг тэнхрүүлдэг. Тийм учраас Филимоны хувьд Өнөөсим өөрийнх нь хувьд Марк шиг л байгаа гэдгийг Паул ойлгосон учраас хэлж байгаа байхгүй. Дүүмэн эзэн дотор тусаж чинь авъя л да. Христийн дотор зүрхийг минь тэнхрүүлэлтэй гэж гойж байгаа юм аа гэж. Хин нэгэн танаас тэгж гойх шалтгаан байгаа юу? Хин нэгэн таны уучлал хэрэгтэй. Та найр тавьж та зөөлөн хандахгүй энэ хорвоо дэндүү хатуу хандж байгаа. Хин нэгэн таны амьдралтай хамаатай гадуур явж байгаа, төөрч яваа, урам нь хугарч яваа, эсвэл ганцаардаж яваа юм биш үстэй гэдгийг та энэ 7 хоногийн туршид сурсан зүйлээсээ бодоод ямар нэгэн зүйлийг хийгээрэй. Хүндлээд магтан дуулан хоорох ихэснийг бидний өмнөх хүмүүс хожим мэдхийх бүхэн магтан дуулан хоорох ихэснийг нэртэн бүхнээс өндөр нэртэн бүхнээс агуу нэртэн бүхний дээр залраа бүх ажлал эрх мэдлүүд хүч чадал эд байлгаж нэртэн бүхний дээр залраа тэнгэрэж нармаа харуу бүх бүтээлүүд маа
үргэлжлэн хариун тамхад уучлал болсон бүхэн авралсан бүх магтан дуулахор хийсний Нэрийг тэнтэгчи магтан голан хора ихсний магтан күнделөрнөн удамена дингэрч нармаа ару бүгдээд маа Сагуу нэртэн бүхний дээр залраа бүх ажлал ирэх мэлүүд хүч чадал эд байлгаас нэртэн бүхний дээр залраа нэртэн бүхнээс өндөр нэртэн бүхнээс өндөр нэртэн бүхнээс агуу нэртэн Бүхний дээр залраа бүх ажлал ирэх мэлүүд хүч чадал эд байлгаас нэртэн бүхний дээр залраа дингэрч нармаа ару бүгдээд маа Өнөөдрийн үгийн цагаараа Филемон номын 1:20 Тиймээ дүүмэн эзэн дотор тусыг чинь авъя. Христ дотор зүрхийг минь тэнхрүүл гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээ нэвшлэл дотор
эзэн дотор, Христ дотор гэсэн байна те. Тэгэхээр бид бас бие биенийхээ тэр хамтран зүтгэгчийнхаа хувьд тэдгээр бүхэл зүйлээ бид Христийн эзний дотор хийх ёстой гэдгийг ойлгож авч байна те. Тэгээд бид нар хүмүүстэй цугийн амьдралыг туулдаг. Хүмүүс биднэрт бие биедээ бид нар хэрэгтэй байдаг. Тэгээд үгээрээ дамжуулж бид нар хүмүүсийн зүрхийг тэнхрүүлэх тэр боломжтой байдаг. Бид нар бас өөрсдөө тэнхэрдэг те. Маш олон зүйлсүүд болдог. Тэгээд энэ бүхэн бас эзний дотор байх ёстой шүү гэдэг зүйлийг бас илүү ойлгож авлаа. За тэгээд таны хувьд ямар байдаг вэ гэдэг зүйлийг бас та доотлол бас хүмүүст бичээсэй гэж бол хүсэж байна. Тэ зарим хүмүүстээ бол буцаад эвлэрсэн ч гэсэн урдын адил хамт явж чадахгүй болсон байдаг. Гэхдээ эвлэрэхгүй байх нь угаасаа хамт явахгүй байсан ч гэсэн тэр хүн таны дотор яваад байдаг. Гомдоосон муу дүрээрээ. Тэгэхээр тэр хүнийг ойлгоод явуулсан тийм зүр сэтгэлтэй байх юм бол үгүйдээ ихэд та цаашаага өөр хүмүүстэй харьцахад таны сэтгэл ямар нэгэн зүйлд шархаараа үл итгэлцлэр эсвэл одоо хаширлсан байдлаар тий хандахгүй гэсэн үг болж байгаа байхгүй амьдрал баялагчтай тий нэг хүмүүс нь цаашаа явж байхад нөгөө хүмүүс нь ирж идэг тий тэгэхээр аль хэдийн явцсан хүнээс болж ирж байгаа хүмүүстэй буруу харьцахгүй тулд та ямар ч гэсэн ямар нэгэн зүйл хийх ёстой гэдээ хэлээд байгаа чинь тэр байхгүй. За тэгээд хамт залбирая тий. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэм танд баярлалаа. Бид олон хүмүүсийг амьдралаасаа явахд хүргэсэн. Бид өөрсдөө ч гэсэн олон хүмүүсийг орхиж явах шаардлагатай болсон. Гэхдээ энэ бол байж болох зүйл боловч бид бие биенээс хол байсан ч гэсэн сэтгэл дотор ямар нэгэн дурсамжаас болоод хүнд хэцүү зүйлүүд хүмүүст үлдсэн бол та яг энэ цамгчд бидний зүрх сэтгэлийг амарлуулж бидний зүрх сэтгэлд уучлах болон явуулах шийдвэрийг гаргах туслаач гэж асууж байна. Бид хий нэгний зүрх сэтгэл дотор тэр хүний ирээдүйг өнгөрсөнтэй нь уйсан муу дурсамж сэтгэлийн шархуулан өршихийг хүсэхгүй. Харин бид хий нэгний зүрх сэтгэл дотор хэдийгээр хамт байхаа болсон байсан ч гэсэн хамтдаа цаашаа алхаж чадахгүй болсон ч гэсэн маш их юм сургамж болсон. Илүү хичээсэн бол илүү бие биендээ зөөлөн ганцсан бол хамтдаа байж болох байсан гэсэн таны биднэрт заасан амьдралын нэг хатуу сургалтын дурсамжтай л байхыг хүсэж байна. Аливаа дурсамжууд нь бидний сэтгэлээр унах биш. Харин биднийг дахин тэгж болохгүй гэсэн тийм одоо сургамж авсан юм сорсон хүний амьдралаа цааш үргэлжлүүлэн амьдрах тийм л дурсамжуудтай байхыг хүсэж байна. Паул Филимон тантан бичсэн энэхүү захиа бидний зүрх сэтгэл дотор байж бид ч гэсэн Паул шиг эсвэл заримдаа Филимон шиг заримдаа өнөөсөн шиг амьдралаа туулж явахдаа энэхүү загтлаас сурсан зүйлүүдээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэж байна. Бидэнтэй хамт байгч, бидний төлөө дагалмаа дээр хатагдан алгадагч, бидний төлөө Тэнгэрийн суурийг орхин энэ дэлхий дээр биднийг ойлгож бидэнтэй хамт байсан эзэн Есүс Христийн нэрээр Тэнгэрт эцэг тандан залбирлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдрэ өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Тэгээ үргэлжлүүлэн энэ 7 хоногт хамт байсан сонсогч танд баярлалаа. Тэгээ үргэлжлүүлээд манай нэвтрүүлэг, манай хөтөлбөр маань бас арай өөр форматтай, өөр шин зүйлсүүд нэмэгдэж магадгүй. Тэгэхээр энийг бас та урьдчилан бас бэлдээрээ бас зарим нэгэн зүйлс дээр багахан өөрчлөлтүүд орох болно шүү гэдгийг анхааруулах гэсэн. За тэгээд өнөөдөр хамт байсан сонсогч танд баярлалаа. Дараа 7 хоногт иргэд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.